Сахиуртай ус бэлтгэхийн тулд эхлээд сахиур чулуу ба шилэн сав бэлтгэх хэрэгтэй. Эхлээд сахиур чулуугаа ферриттэй усаар сайтар угаана. Шилэн саваа бас сайтар угаах хэрэгтэй. Тэгээд чулуугаа шилэндээ хийнэ. Хэрвээ чулуу том байвал зөөлөн гулгуулж хийгээрэй. Дараа нь усаа хийж таглах хэрэгтэй. Салфеткаар эсвэл марлаар бүтээвэл сайн. 15 г хар саарал сахиурыг 1 литр усанд хийгээд 4-7 хоног байлгавал ус бэлэн болно. Ус нь карантны эсвэл худгийн буцалгаагүй түүхий ус байж болно. Хит хатуулагтай ус тохиромжгүй. Харин цэвэр ус хэрэглэж болно. Хугацаанд гүйцэмэгч усаа зөөлөн юулж авна. Ёроолын хамгийн хэрэггүй илүүдэл хэсэг тундах тул ёроолын 4 санж усыг үлдээж асгана. Байгаль дээр ийм олон өнгийн сахиур байдаг ч хар саарал нь хамгийн сайн байдаг. Гэвч сахиурыг буслахж болдгүй. Сахиуртай нь буслахсан усыг ууж болохгүй. Сахиуртай ус маш сайхан зөөлөн амттай болдог. Эрүүл мэндэд тустай төдийгүй хөшрөлтийг удаашруулж арсыг толгор байлгах үйлчилгээтэй. 14 хоногийн дараа сахиур болон шилийн гадаргуу бохирдож өнгөр тогтдог тул ферриттэй усаар сайтар зайлж угаагаарай. Өдөр бүр сахиуртай ус хэрэглэхийн тулд хэд хэдэн шил ахиухан сахиур бэлтгээд шилнүүдэд цууруулж тавина. Эхлээд хамгийн эхэлж бэлдсэн шилтэй усаа, түүний хажууд маргааш нь бэлдсэн шилтэй усаа, гурав дахьт нь нөгөөдөр нь бэлдсэн усаа тавина. Эхний өдрийн усаа юулж аваад шинээр ус сэлбээд цувааны хамгийн сүүлд тавина. Гэх мэтээр дарааллуулан эренбэлж тавьбал хуучин шинэ уснуудаа ялгахад хялбар байх болно. Эсвэл шинээр ус хийсэн өдөр цагаа тодорхой бичиж тавьбал дараа танд усны хугацаа болсон эсхийг мэдэхэд хялбар байх болно.